Дараагийн мэдээ. Хөдөөгийн сэргэлт шинэ дундгой хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах Монгол Улсын гавьяач жүжигчин Цэндаюшийн нэрэмжит Багтайз 2025 улсын нээлттэй 2 дугаар их наадам Дундгой аймагт боллоо. Энэ наадамд Дундгой аймгийн Төв халахын дуулалт жүжигийн театрт амжилттай зохион байгуулагдаж өндөрлсөн байна. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс илүү өргөн дэлгэр олон оролцогчтой өрсөлдөөн ихтэй байлаа. Шүүгчид оролцогч багш нар өмнөх жилүүдээсээ хүүхдүүдийн өрсөлдөх чадвар илүү сайжирч байгааг онцолсон байна. Дундгой аймгаас олон алдартай гавьяатууд түрэн гарсан байдаг. Тэдний нэг нь олонний дунд ягаан гажид хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндаюш юм. Тэгвэл түүний нэрэмжит Багтайз хүүхдийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Ээжийн маань 2011 онд асааж исэн жижигхэн оч өнөөдөр бүр ингээд гал болон дүрлцэж олон хүүхдүүдийг хамруулсан ийм баяр наадам болж байгаад үнэхээр баярлж байна. Энэ жил бол 2 дахь жилдээ улсын наадам болж өргөгдсөн. Тэгээд хүүхдүүд их баяртай байна. Хүүхдүүд нь маш их өөрчлөгдсөн байна. Хамт олноороо маш их оролцож байна. Бие бинийгээ дэмжиж байна. Багш нар маань их идэвхтэй байна. Үнэхээр юм баяртай байна. Энэхүү наадам нь Монголын үндэсний түүх, язгуур өв соёлоо өвлөнтэйх, бахархах сэтгэлийг төрүүлж улмаар тайзны урлагаар дамжуулан хүүхэд багчуудын аяас чадварыг нээх зэрэг олон талын ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байлаа. Тэгээ хүүхдүүдийг урлагаар хүмүүжүүлнэ гэдэг чинь маш чухал асуудал байдаг. Хүүхдүүд өөрсдөө нээн таниулах тийм ээ. За бие чөлөөтэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх энэ гэсэн ингэж хөгжиж ажилладаг байгаа. Тэгэхээр зэрэг бид нар илүү их хүүхдүүдтэй тулж ажиллаж тийм ээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүл хийсэн гэсэн үднээс дандаа массын номерууд голчилж оруулсан байгаа. Багтайз наадам нь олон төрлөөр хүүхдүүдийн авьяасыг нээх зорилгоор зохион байгуулагддаг. Тухайлбал хамтлаг бүжиг, дуу, жүжиг, найрал дуу, жүжигчсэн тоглолт зэрэг төрлүүдийг багтаажээ. Эдгээрээс онцлог нь хүүхдүүд, багш, эцэг эхчүүд хамтран жүжиг тоглосон хүүхэд хөгжих, багш, эцэг эх хүүхдийн гурвалсан харилцааг сайжруулах ач холбогдолтой юм а. Тус наадам цэцэрлэгийн насны төрөлд хамтлаг бүжгээр Говьсүмбэр аймаг 2 дахь удаага оролцож тэргүүн байр эзэллээ. Өмнөх жилийнхээр анх удаа би ирж ирсэн. Энэ жилийнхээр бол бүр цар хүрээн гэдэг юм уу, өмнө говь, сай шандаас гэдэг юм уу, сумдуудаас гэдэг юм уу, айгүй их том өргөн дэлгэр болж байна. Өсөлтөө ихтэй болж байна. Наг Аргуужин гэдэг би Дэнжинчор хамтлалт олох дуртай. Би медаль авсандаа үнэхээр баяртай байна. Намайг Төвшин Матрийн уян сайхан гэдэг би мэтлэг дөрдөө цэцэрлэгийн мэтлэг хамтлаг дууны хэрэгэл медаль авсан. Хамт оролцсон найзуудаа амжилт хүсье, багштай баярлалаа. Аав ээжтэй баярлалаа. Иймэрхүү сургууль цэцэрлэгүүдийн нийт 700 гаруй хүүхэд оролцож, 7 насны ангилалд 15 төрлөөр аяас чадвараа сонин өрсөлдөж, шилдэгүүдэд тодруулсан юм а.